Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, мэдрэлийн эмч, эмчилгээний өөрийн гэлсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм а. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 2 дугаар ном. Номын энэ хэсэгт хүний альва өвчин ямар шалтгаанаас үүсдгийг харуулахыг хичээлээ. Үүнийг өөрийнхөө дотоод шалтгааныг олоход ашиглаж, өөртөө ажиллахдаа хэрэглээрэй. Цус харвах, саажих, мэдээгүй болох. Эдгээр өвчний ихэнх шалтгаан нь мэдрэлгүй болгодог хардалт, үзэн ядалт байдаг. Миний ажилласнаар хүмүүс, ялангуяа эрэгтэйчүүд, хардлагын тусламжтай өөрийгөө цус харвалт саажилтад түргдэг. Эмчээ миний саажилтыг идэхэд тус болооч, сайхан би цус харвсан. Одоо өрөөлсөн тал минь хүний юм шиг мэдээгүй болчихлоо гэсээр нэгэн эрэгтэй ирсэн юм. Түүний далдах хумсартай харилцахад өөрөөсөө 10 дуу эхнэрээ анх сууснаас хойш л ихэнхэн харддаг байж. Саяхан түүний энэ занг даамжруулсан асуудал болжээ. Амьдралын жам ёсыг эсэргүүцэх, өөрийнхөө амьдрал хувь заяаг хүлээж авахгүй байх нь мөн саажилтад хүргэдэг. Амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөх чадваргүй хэмээн өөрийгөө бодох нь таныг жинхэнэ утгаараа татанхай болгодог. Тиймээс ямар татанхай бодол мухардалд оруулав, энэ бодлоо сайн хай. Эрхчлөөтэй амьдрахад тань юу саадуулж байна? Бид өөрсдөө өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Тиймээс гарц заавал байж л таараа. Татанхай болдог хүмүүсийн ихэнх нь хуучирсан үзэл бодлоо өөрчлөх дургүй, уян хатан биш улс байдаг. Тэд ерөнхийдөө энэ бодол бол зөвхөн миний л бодол, өөр бас санаа оноо байдаг гэдгийг бартдаг. Ийм хүмүүс өөрчлөлтөнд дургүй бөгөөд тэдний амнаас зарчмаа өөрчилснөөс үгсэн дээр гэсэн үг сонсож болно. Одоо яа гэх вэ? Энэ бол тэдний сонголт. Саяхан тэдгүрийн цаажилтаа нэг өвгөнийг намайг үзээд өгөөч гэсэн. Харвалтын дараа зүүн тал нь саажиж мэдээгүй болсон байлаа. Түүний далдах хумсартай харилцтал, түүний харвалт цаажилтын шалтгаан нь өөрийнхөө амьдрал, хүүхдүүдийнхээ хувь заяа, төр засаг, өөр олон зүйлд сэтгэл хангалуун биш явдагт байлаа. Үүнтэй холбоотойгоор түүний далдах хумсарт хорвоо дэлхий рүү, хүмүүс лүү, эхнэрлүүгээ, тэрч бүхэл өөр лүүгээ илгээсэн маш их төрөн гилэл хоримтлагдсан байлаа. Үүнээс харахад амьдралд нь аз жаргал, мөн түүний үзэн ядалтаас өвчин үүссэн ажээ. Ямар нэг хариуцлагаас
хүнээс аль нэг тохиолдлоос зутаах нь эсвэл ямар нэг зүйлийг өөрчилж чадахгүйгээс болж сааждаг. Өөр нэг шалтгаан нь сэтгхүйт нь гүнзгий суусан саажуулсан айдас аимшигаас болж саажилт үүсдэг. Харвал ихэнхдээ гэр бүлийг нэгтгэх далд ухамсарын хэрэгцээ болж үүсдэг. Гэр бүлийн зөрчилдөөн хэмжээгээ алдаж, ухамсарт бүх арга түүнийг өөрчлөх боломжгүй болсон үед далд ухамсар гэр бүлийн тав тухыг хариуцдаг хайр, аз жаргал гэсэн тэмдгээр тархины төв рүү цус юулдаг юм. Харвалт бол үргэлж шинээр амьдрах, бодох шаардлага байна гэсэн үг. Толгой эргэх, тэнцвэрээ алдах. Хэрвээ таны толгой эргдэг бол шалтгаан нь төр зуурын уялдаа холбоогүй хайнх бодлын тань үр дүн юм. Танд төвлөрөл анхаарал гэж алга. Та өөрийнхөө асуудлыг шийдвэрлэх чадваргүй болж дандаа толгой нэргэж байдаг миний нэг үйлчлүүлэгч толгой бөөн асуудлын дунд хөвж явна гэж хэлдэгсэн. Нэг юмнаас нөгөө рүү хөвж явах нь мөн толгойн эргээ үүсгэдэг. Танд амьдралын тодорхой зорилго байхгүй байх гэсэн үг. Юуны төлөө энэ дэлхий дээр амьдарч байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Амьдралд тань сахилгат байх ёстой. Бас хоёр дүмэл бодлоос болж толгой эргэх нь бий. Толгой эргэх өөр нэг шалтгаан нь амжилтаас толгой эргэдэг. Хөл гарын саажилт. Энэ өвчин хэн нэгэн хүнийг ямарваа нэг үйлдэл хийхээс зогсоох гэсэн хүсэл, түүнийг хийх хүчгүйгээ мэдэрсэн мэдрэмжээс үүсдэг. Гол шалтгаан нь бас саажилттай адилхан хардалт байх болно. Сэтгэц. Ундаг өвчин, чичрэг, татвалзах, булчин татах. Эдгээр нь сэтгцийн маш их ачааллаас үүсдэг. Ийм ачаал нь далд ухамсарын цочролд ортлоо айсан айдас, ямар нэг зүйлийг мөрдөх өвчин, хүчтэй дотоод тэмцлийн мэдрэмж, хүчирхийлэл үйлдэх хүсэл зэргээс үүсэж болно. Хүн өөрийнхөө бодлыг маш хүчтэй дэвэргээд биеийн яваандаа түүнийг сонсгоон болж элдв эмх замбраагүй хөдөлгөөн хийдэг. Уналтын үед ухамсар бүрэн эсвэл хагас тасардаг. Энэ нь өвчний шалтгаан далд ухамсарт байгааг тодорхойлох нэг алхам. Унаж татдаг хүмүүс эргэн тойрондоо ихээхэн төрөнгийн ханддаг болохыг би анзаарсан. Энэ төрөнгөлөл нь үзэн ядалт, зэвүүцэл, хардалтаар илэрч болно. Над дээр 17 настай охин эмчлэгдэж байсан. Түүний уналт сарын тэмдэг ирдэг болсноос хойш эхэлжээ. Далд ухамсартай харилцахад тэрээр эцэг их эрэгтэйчүүдийн эсрэг маш хүчтэй хүчирхийлэлтэй байлаа. Энэ програм түүнийг хүүхэд үед чимээгүй байснаа охин бэлгийн боожлтын үед их хүчтэй илэрсэн тэр аж. 2 удаагийн эмчилгээ хийлгээд охин унаж татхаа болсон. Гэтэл 2 жилийн дараа охин над дээр дахиад эргээд ирлээ. Ээж аавтайгаа сургуулиас болж муудалснаас дахин ундаг болсон тухайгаа ярьлаа. Тэгээд зөвлөгөө авсныхаа дараа "Энд надад миний хуучин бодлоо дахин бодогдож эхэлсэн юм байна" гэж билээ. Ундаг өвчин ихэвчлэн шилжилтийн насанд эхэлдэг. Бэлгийн боожлтын үед далд ухамсарын сөрөг бодлууд идэвхжиж эхэлдэг бөгөөд дотоод ачаалалж ихсдэг юм байна. Салганах буюу гиперактивность. Энэ хоёр өвчин ихэнхдээ хүүхдэд тусдаг юм. Нэг шалтгаан нь эцэг их нь хүүхдэд хайрлдагүйтэй холбоотой. Үүргээ мэдэрдэг атлаа хайрлж мэддэггүй эцэг их байдаг юм. Ийм эцэг ихийн толгойд хамгийн аимшигтай нь хүүхдэд устгах бодол эргэлдэж байдаг. Тэр нь өнгөрсөн үед ээж нь хүүхдэд авахулах хүсэлтэй байсан. Эсвэл цагаа олоогүй, хүсээгүй жирэмслэлт байсан байж болно. Энэ нь
Өнөөдөр хүүхдийн төлөө санаа тавих нь амьдралаа зохицуулахт минь саад болж байна гэсэн бодол төрдөг байсан. Ихэнхдээ эцэг эхийн нэг нэгэндээ гомдох, зэвүүзэх, үзэн ядалт нь өвчний шалтгаан болдог. Эцэг эхийн харилцаагаа өөрчлөөд хүүхдэд зүгээр нэг эцэг эхийн үүрэг ёсоор биш, жинхнэрээ хайрлж эхлэхэд хүүхэд тайвширдаг юм. Надад хүртэл ийм явдал тохиолдож л байсан. Нэг үе би номоо бичих гэж шандаад эхнэр маань чих ажилтай байлаа. Тэр үед бид хүүгээ таг мартаад зөвхөн ажиллаа л бодож явлаа. Энэ үед хүү минь хайраар дутсны улмаас хаяа таталзаад байдаг болсон. Одоо би эцгийн хувьд өөртөө үргэлжлүүлэн ажилласаар байгаа бөгөөд хүүгийн минь эрүүл мэнд миний хайраас хамаарна хэмээн ойлгож хүүгээ хайрлах, хайраа ажилдаа дурлах, эмэгтэйчүүдийг хүндэтгэж хүмүүсийг болон энэ ертөнцийг хайрлахтай хослуулж чаддаг болсон доо. Нойр гүйдэл. Ийм завирын шалтгаан нь айдас, санаа зовх, сандарч мэгдэх зовнил болдог. Энэ бүхэн таныг биеэ суллаж тулгамдсан асуудлаа мартахын саад болдог. Таны дардах ухамсар нойр гүйдлийг дуудснараа бүх хүнийг унтаж байх шөнийн цагаар асуудлыг тань шийдэх гэж байгаа юм. Гэхдээ өөрөөсөө цаг хулгайлах нь тэнийг хэрэгэлдэ. Иймээс асуудал шийдэх аргаа өөрчлөх хэрэгтэй. Би тайван бүх унтах цорын ганц аргыг мэднэ. Энэ нь өөртөө болон бусдад амьдралд итгэж сурах явдал юм. Маргаашийн төлөө өнөөдөр зовх нь илүүц гэж ярьдаг шүү дээ. Эрүүл сэтгэл санаа сэргээж бие амраадаг бүх нойрны хиллэг нь ядарсан махбод сэтгэлийн тэнцвэр байдаг. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрал хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнцийн ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5